байгаа. Заахын ялгалтын болохоор энэ хоёр одоо нөхцөлийг залгадаг. За ингээд болохоор эсрэг төгсөн байх нь бол эхний ийм нөхцөлийг залгадаг. Жишээлх юм бол аав буюу эсрэг төгсөн учраас шууд и залгаж байгаа аавыг ээжийг харин гүйвэлчтэй төгсөн нь болохоор энэ ийг залгадаг байгаа. Жишээлх юм бол ном гэдэг гүйвэлчтэй төгсөн байх юм бол номыг газар гэдэг гүйвэлчтэй төгсөн байх учраас газрыг гэж бичнэ. За дараагийн ялгалт болохоор гарахын ялгалт байгаа. Гарахын ялгалт нь болохоор ганц дээгүүрс байгаа. Ачаа ачаа гэж уншдаг. Энэ болохоор аас ганц хэлбэртэй бичигдэх бөгөөд ишиг зохицох сороо одоо баримлаад ачаа ачаа гэж дуудагдана. Ишиг болон гүйвэлчтэй төгсөн бүх тохиолдолд байгуулжээ. Жишээлх юм бол абуу ааваас газраас ээжээс номоос гэж уншигнаа. За дараагийн ялгалт болохоор үйлдэлийн ялгалт байгаа. Үйлдэлийн ялгалт болохоор бар яг залгадаг. За бар нь болохоор эсрэг төгсөн үгэнд бичигддэг. За эр үг нь болохоор бар гэдэг бол эм үгэнд б буюу а э гэж дуудагдана. Харин яар болохоор гүйвэлчтэй төгсөн үгэнд залгадана. За энэ болохоор эр үгэнд яар, эм үгэнд иер гэж бичигдэнэ. Тэгмэл абуу бар ээж ижи бэр гэж аваа ээж энэ болохоор гүйвэлчтэй төгсөн учраас ном яар буюу номоор газар яар буюу газар гэж залгадана. Дараагийн болохоор хамтрахын ялгалт байгаа. Хамтрахын ялгалт болохоор тай байгаа. Энэ болохоор одоо угаасаа ганц одоо нөхцөл байгаа учраас шууд багаж бичигдэнэ. Эсрэг болон гүйвэлчтэй төгсөн бүх үгийг бичигдэх бөгөөд эсрэг зохицох хэсэг баримтлаад тай гэж дуудана. Жишээгээр харах юм бол абуу тай, аавтай, ном тай, номтой гэж эсрэг зохицохсоор дуудана. За сүүлийн ялгалт нөхцөл буюу уруугүй буюу руу гэж одоо чиглэл заасан нөхцөл байгаа. Энэ болохоор ганц хэлбэрээр бичигдэх бөгөөд ийм ямар ч үгэнд уруугүй гэж дуудагдана. Жишээлх юм бол ном уруугүй буюу ном руу, хашаа руу, ээж рүү, дэлгүүр рүү байна. За ингээд байлаа.